Монгол орны уудам тал, сүрлэг улс, говийн гайхамшигт байгаль. Энэ бүхэн бол ирээдүйн хойч үедээ үлдээж буй үнэт өв. Энэхүү үеийг хамгаалах нь зөвхөн мэргэжлийн хамгаалагчид бус, нутгийн иргэд, малчид, судлаач гэд бүхий л хүний үүрэг юм. Тиймээс манай улс байгаль хамгааллын ажилдаа олон улсын технологийн дэвшилтэд шийдэл, шинжлэх ухаанд суурилсан системчилсэн аргыг нэвтрүүлээд байна. Үр дүнд нь ашиглахад хялбар, цэгцтэй мэдээлэл цуглуулж, түүнийг хяналтайгаар судалгаа шинжилгээнд өргөнөөр ашиглах боломж бүрдээд байна. Байгаль орчны зөрчил, гэмт хэрэгээс гадна зэрлэг амьтдын хөдөлгөөн, тоо толгой, байршил, ус цэцэг, ургамлын бүртгэл хүртэл смарт платформын тусламжтайгаар бодитойгоор хадгалагдана. Мэдээлэл төв серверт шууд очисноор байгаль хамгааллын ажлыг илүү хурдан хугацаанд наривчлалтайгаар хийн бодит судалгаа шинжилгээ байгаль хамгааллын бодлогод ашиглах боломж бүрддэг. Смарт платформыг 2023 оноос эхлэн улс орон даяар 40 гаруй тусгай хамгаалттай газар нутагт ашиглаж байна. Нийт 300 мянга гаруй газарт 650 орчим байгаль хамгаалагч смарт платформоор дамжуулан жилдээ 2.8 сая гаруй километр замыг туулж эргүүлэх хяналтыг хийдэг. Ингэснээр хамгааллын ажил илүү хурдан хугацаанд наривчлалтайгаар хийгдэж бодит үр дүнд хүрсээр байна.